Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр 12 дугаар ангид уран зохиолын хичээлээр зохиолын хам сэдвийг судалж тайлан тайлбарлах хичээл орно. Сурлах зохиол маань Чадраа уулын Лодой дамбын Тунгалаг тамир роман. Өнөөдрийн хичээлийн зорилготойгоо танилцъя. Зохиолын хам сэдвийг судалж тайлан тайлбарлах зорилго дэвшүүлсэн байгаа. Зорилготой хүрэх алхам буюу зорилт маань бол зохиолын утга санааг ойлгож сонсох, мөн зохиолд ямар хам сэдэв дэвшүүлсэнийг судалж тайлан тайлбарлана. За одоо өгшин зохиолын хэсгийг та бүхэнд уншиж сонирдуулна. Үүний дараа бид асуултад хариулах учраас анхааралтай, зоригтой сонсоорой. Олон өргөгдсөний дөтгөр оны 101 сарын 1 өдөр их тамирын хойгоор гарсан замаар 30 орчим насны хар хүн нилээд ачаатай морин тэр хөтлөөд явж байв. Нар салхинд гандаж хэр хөлсөнд нэвтэрч урагдсан дээлээ 9 өнгийн ямаар нөксөн болохоор ямар идээр хийсэн нь мэдэгдэх аргагүй ажээ. Ханхар дөрүлжин мөрөндөө утаа болсон цахиур буу хүндлэн үрч дайгарсан бүдүүн хар гизгээ дарайсан хуучин хөх ямбуу алчуураар шуужээ. Шороонд буурал болсон өтгөн хар хөмсгөнд орох том гэгчийн дүрлэгэрнүүд нь удаан завчилж хөлс дааварлсан хүрэн нүүрэнд нь урт замын альжаал илэрч гүн бодолд автагдан хүрлээхийг харвал ядарсан буюу ууралсан алин болох нь мэдэгдэмгүй ажээ. Энэ хүн дахин эргэж харан заримдаа зогсон ачаага засан явсаар оройн нар уулын толгой шүргэх үед замаас гарч голын нэрэг чиглэв. Ингээд ногоон зүлгэн дээр очиод бууга эвтэйхэн гэгчин авч шиiрлэн тавиад тэргээ буулгаж морио өдөрлөн тавив. Тэрэгнийхээ сүүдэрт тавтай завлам суугаад өврөөсөө мод толгой гаргаж тамхиа татаж утаагийн алгуурхан үлээн гаргах зуур ногооны үзүүр имрэн оролдоно. Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт ханы хошууны олгонууд отгийн хүн. Уулаас эцгээс ах トゥ хоёул бөгөөд багдаа унчран айл дамжин зарагдаж бор хоног өнгөрүүлэн явжээ. Дүүн төмөр гэгч хүн бий. 16 наснда шилийн сайн ирчүүдтэй нийлж удалгүй эрмэг зориг, эр чадал, ухаан санаагаар гайхагдсан засагт ханы цахиур төмөр гэж алдаршин халах дөрвөн аймаг шав тавд домог мэт яригддаг болжээ. Өнөөгөөс 3 жилийн өмнө төмөр ахындаа гүн шүн үл таних 2 хүний хамт ирж уулзаад үүр шүн салахын үед явжээ. Тэгэхдээ цоохор юм буу Оросын цагаан хааны цөлхөв 30-аадын хамт өгчээ. Түүнээс хойш ах トゥ 2 уучраагүй зөвхөн л сургаар амьд мэндэ мэдлцэж байж. Харин сүүлийн жил гарын дотор Эрдэнэ дүүгийнхээ тухай ямар ч сураг сонссонгүй. Эрдэнийн өөрийн хувьд гэвэл багдаа доноо тайжин хонь харуулж хурдан морин унаж байхдаа хүү чулууны бичиг заалгахын далмаар бичиг сурч уулаас ухаан сэргэлэн болохоор оюун түлхүүр цаасан шувуу 3 улсын бичиг алтан тавчаас эхлэн олдсон юм бүхнийг уншин гуйсан хүнд өргөдөл захиа бичиж удалгүй бичээж Эрдэнэ гэж нутагтаа алдаршжээ. 18 наснда нутгийн долгор гэдэг бүсгүйтэй дэр нийлүүлэн гэр барьж амьдрав. Бас 10-аад сарлаг 2-3 унах морь хідэн хонтой болжээ. Эрдэнэ бусад хүн шиг зовхтой зовж, өлсөхдөө өлсөж, баярлахтаа баярлаад, хорсохдоо хорсоод амьдарч болох байжээ. Гэтэл шинээр ширээ залгасан засаг хан гомжовын зан авир ширүүн ард олныг зовоох нь хэр хэмжээнээс хэтрэхэд чуулган дарга Монгол манж журганыг дамжин заргалтав. Гэвч ноёнтой өшөөтэй бол хонгохгүй, нохоотой өшөөтэй бол хормоогүй гэдэг үг дэмий үг биш болохоор гомжов хошууны хөрөнгөөр хөлөө хүрэх газар бүхэнд хээл хахуйл цутгаж байгаад эзэн ноёнтойгоо харгалцсан тэрсүүд албатыг Улаастайн бат хүнд орхив. Тэнд үс бөөсөндөө баригдан жил гаруй болж байтал Монгол улс манжаас тусгаарлан богдож авсан дом хутагт төр шашныг хослуулан баригч наран гэрэлт түмэн наст эзэн болоод өршөөл түгээж Эрдэнэ гямдангаас гарчээ. Батгүнд сууж байхдаа дүүтэй хамт говь мэрэгэн вангийн ноён сүргээс таслан хөөж цэцэн сардуулын хошуунд дамжуулж байсан нэгэртэй дайралтаж төмрийн тухай өдий төдий домог шиг яриа сонсчээ. Морины сайныг харууд таньдаг, санаа нь сүүв шиг, чадал нь хар хул шиг ирдэ. 7 хоногийн өлийг дуулж байгаад давдаг хүн.
далан өртөө газрыг дөрөөн дээрээ туулдаг ир гихчлэн төмрийг шагчин магтжээ. Эрднийг нутагтаа очихт нь хорссон ханы хавчлага байж суухын аргагүй болохт нь албан татвар аль нэг дөчүүхэн хөрөнгө хамж өгөөд ганц морин тэргэнд юмаа ачиж богдод мөрөгхөөр эхнэр хүүхдээ дагуулan хүрээний зүг зам хөөжээ. Өмнүүрээ гарсан ялааг өмгөх гээд чадалгүй ангайж хоцорсон шувууны ам шиг голын баруун тал руу хойноос шааж орсон урт амны адаг өргөн динж дээр дундаа хоньны хашаатай чандманлан буусан 3 гэр хот айл харагдана. Баруун өмнөх том гэрээс хөхт айлман дээлтэй хуучвтар луучин гутал өмссөн сэлмэл төмөр хит бэлтэй үйсэн иштэй хутга зүвсэн гялалцсан дугуй бор царайтай тогтож ядсан давхраа алаг хурцнуудтай бүдүүн хар гизэгтэй хүн гарч ирээд дөнгөж тэмдэг орж байгаа өөрийн гэгэнд 4 зүг 8 зохисыг ажиглан зогсов. Энэ хүнийг итгэлт гэдэг. Одоо 32 настай. Итгэлт ямар ч язгуур угсаагүй. Эцгээс уламжилсан өв хөрөнгө баг боловч хайрах чулуун мэрхээс бусдыг хийж байгаад луугүний хошууны тэргүүн баяны нэг болжээ. 19 наснда далай чанхар вангийн лувсан тажин охиныг ёслон авч өмчөнд нь овоо мал авсан нь хөрөнгөчхийн их сурвалж болжээ. Гаднаа цөөн мал байлгаж бусдыг хідэн хошууны ядуучуудад суурлан өгч хариулгадаг ажээ. Итгэлтийн бүл гэвэл эхнэр должин 10 настай хүү хонгор 7 настай охин солонго ийм 4 халуун ам билээ. Итгэлт өөрийн гэгээ цайхаас эхлээд үдшийн бүрэнхий болтол борив бөхсхийхгүй юм хийж байдаг. Хав ойрын хүмүүсээ ч яг тийм байхыг хичээдэг. Энэ ч учраас эхнэр должин нь бусдаас түрүүнд босоод бусдаас түрүүнд үнийгээ сааж бэлчээдэг заншилтай. Хэрв айл нэгэн айлаас хожимдвол тэд өдөртөө дуу шүүгийн уурлан явдаг. Энэ зангийн мэддэг зарцнаар нь ч гэрийн цайны уур дуугархаас нааш босдоггүй. Зохиолоо сонсож ойлгосон бахаа гэж өгшнөдөж байна. Хэрхэн ойлгосноо асуултаар илэрхийлье. Эхний асуулт. Олон өргөгдсөн дутхөр он гэж хэдэн оныг хэлж байна вэ? 1915 он, 1911 он, 1914 он, 1910 он. Зөв хариултыг дэвтэртээ бичээд тэмдэглээрэй. 1911 он бол богд живцэндэн бутагтыг Монгол улсын хаан ширэнд өргөмжилсөн. За Монгол улс бол манжийн иргэшээлээс гарсныг илэрхийлж байгаа юм он цаг юм. Улсын оны цолыг олноо өргөгдсөн хэмээн нэрлэж байсан. Тэгэхээр олноо өргөгдсөн дутхөр он гэдэг бол 1915 оныг хэлж байна. 20 дугаар асуулт. Эрдэнэ нутагтаа хэн гэж алдаршсан бэ? Заргач, харцаард, бичээч, дархан. Аль нь зөв хариулт вэ? Эрдэнэ бол багада чулууны хамт бичих үсэг сурж байсан. За мөн эртний уран зохиолуудыг уншиж судалж байсан. Учираас нутгийнх нь бол түүнийг бичээч эрдэнэ гэж нэрлэж байсан. 3 дугаар асуулт. Морины сайныг харуут таньдаг, санаа нь сүү шиг, чадал нь хар хул шиг ирдээ 7 хоногийн үлийг дуулж байгаад давдаг хүн. Далан өртөө газрыг дөрөөн дээрээ туулдаг ир гэж хэнийг дүрсэлж байна вэ? Итгэлт, эрдэнэ, пүрэв, төмөр. Зөв хариултыг сонгож бичээрэй. За энэхүү зохиолын хэсгээс авсан ишлэл бол эрдэнийн дүү төмрийг дүрсэлж байгаа дүрсэл байна. 4 дугаар асуулт. Эрдэнэ яагаад Улаастайн батгуунд хоригдох болсон бэ? Асуултын хариултыг дэвтэртээ бичээд хариулаарай. Эрдэнийн Улаастайн батгуунд хоригдох болсон шалтгаан бол хан гомд орчтой харгалдаж тэрсэлсэн учраас Улаастайн батгуунд хоригдох болсон. За түлхүүрийг дэвтэртэйгээ тулгаж алдаагаа хийнаарай. Дараагийн алхам бол зохиолоос авсан ишлэлийн хам сэдвийг тайлбарлах байгаа. Утга зохиолын хам сэдв гэдэг бол тухайн цаг үеийг тодорхойлж буй нийгэм соёлын нөлөө, хэрэг явдал, үзэл бодол зэрэг зохиолын хамгийн их мэдээлэлтэй хэсэг байдаг. Өөрөөр хэлбэл романы дотор байгаа үг өгүүлбэр, хиллэг бүрийн цаана агуулгадж байгаа бүхэл санаа мэдээллийг олж тайлан тайлбарлана гэсэн үг юм. Аливаа уран зохиолын эхүүд бол түүхийн хам сэдв,
улс төрийн хам сэдэв, соёлын хам сэдэв, нийгмийн хам сэдэв, намтрын хам сэдэв, ёс суртахууны хам сэдэв гэх мэт сэдвийг хүндсэн байдаг. Зохиолоос авсан ишлэлүүд дээрх хам сэдвүүдийн аль нь хамаарахыг тодорхойлъё. Олон өргөгдсөний 4-р оны 100-ны сарын 1 өдөр их тамирын хойгоор гарсан замаар 30 орчим насны хар хүн нилээд ачаатай морин дэрэг хөтлөөд явж байв. Анхүү ишлэл нь ямар хам сэдвд хамаарах вэ? Олон өргөгдсөн он гэдэг нь өмнөх тайлбарт дурдгдсан Монголын түүхийн тодорхой нэгэн он цагийг дурдсан учраас түүхийн хам сэдв байж болох юм аа. Дараагийн ишлэлийг бүгдээрээ уншъя. Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт ханы хошууны олгонууд отгийн хүн. Уулаас эцгээс ах トゥ хоёул бөгөөд багадаа унчран айл дамжин зарагдаж бор хоног өнгөрүүлэн явжээ. Дүүн төмөргөгч хүн бий. За энэ хүү хэсэг бол ямар хам сэдвд хамаарахыг бүгдээрээ олцгоё. За энэ хүү зохиолын ишлэлд бол Эрдэнэ гэдэг хүний Овог аймаг, за мөн ах トゥ хэдүүлэм гэдэг талаар танилцуулгын мэдээлэл явж байгаа учраас энэ намтрын хам сэдв юм аа. Дараагийн ишлэлийг уншъя. Эрдэнийн өөрийн хувьд гэвэл багадаа доной тайжинхан хариулж хурдан морин унаж байхдаа хүү чулууны бичиг заалгахын далмаар бичиг сурч уулаас ухаан сэргэлэн болохоор оюун түлхүүр цаасан шувуу 3 улсын бичиг алтан товчоос эхлэн олдсон юм бүхнийг уншиж байв. Энэхүү хэсэг нь ямар хам сэдвд хамаарах бол дэвтэртээ бичээрэй. Эрдэнэ багадаа бичиг үсэг заалгаж за мөн эртний судар бичгүүдийг уншиж байсан тухай өгүүлж байгаа учраас энэ ишлэл бол соёлын хам сэдвд хамаарах нэ. Гэтэл шинээр ширээ залгасан засаг хан гомжовын зан авир ширүүн ард олныг зовоох нь хэрэг хэмжээнээс хэтрэхэд чуулган дарга Монгол манж журганыг дамжин заргалдав. Зохиолоос авсан энэхүү ишлэл нь ямар хам сэдвд хамаарах вэ? Дэвтэртээ бичээд тэмдэглээрэй. Энэхүү ишлэлд бол Гомжов гэдэг хан ноёны зан авирын тухай, за мөн ард олныг маш ихээр зовоодог, за даралдаг тухай өгүүлж байгаа учраас энэ хэсэг бол ёс суртахууны хам сэдвийг хүндсэн байна. Дараагийн ишлэлийг уншъя. Ноёнтой өшөөтэй бол хонгогүй, нохоотой өшөөтэй бол хормоогүй гэдэг дэмий үг биш болохоор Гомжов хошууны хөрөнгөөр хөлөө хүрэх газар бүхэнд хээл хавхуулж цотгож байгаад эзэн ноёнтойгоо харгалзсан тэрсүүд албатыг улаастай батгүнд орхив. За энэхүү ишлэл нь ямар хам сэдвд хамаарах бол? За энэхүү ишлэл гарч байгаа тухайн үеийн нийгмийн эрх мэдэлтэй ноёд түшимдийн хээл хавхуулд автаж за мөн анги давхрахын ялгааг тод томрон харуулж байгаа учраас энэ нийгмийн хам сэдв байж болох юм аа. За дараагийн ишлэлийг уншъя. Монгол улс манжаас тусгаарлан богдож авсан хутагт төр шашныг хостуулан баригч наран гэрэлт түмэн наст эзэн болоод өршөөл түгэж Эрдэнэ гиндангаас гарчээ. Энэхүү ишлэл нь ямар хам сэдвд хамаарах вэ? Богд Жавзандан хотогт төр шашныг хослон барьж төрийн хэргийг хамаарч байгааг дүрсэлнэ нь улс төрийн хам сэдв болно. Эрдэнэг нутагтаа очихт нь хорссон ханы хавчлага байд суухын аргагүй болохт нь албан татвар аль нэгд өчөөхөн хөрөнгө хамж өгөөд ганц морин тэргэнд юм ачиж богдод мөрөгхөөр эхнэр хүүхдээ дагуулan хүрээний зүг зам хөөжээ. За энэхүү хэсэгт ямар хам сэдвийг хүндсэн бол? Эцэд ноёдын дарангуйлал нь эгэл жирийн харц ардын амьдралд ихээхэн дарамт шахалт болж байсныг илэрхийлсэн нь нийгмийн хам сэдвийг хүнджээ. Энэ ч учраас эхнэр должин нь бусдаас түрүүнд бусаад, бусдаас түрүүнд үнээгээ сааж бэлчээдэг заншилтай.
Хэрэв аль нэгэн айлаас хожимдвол тэд өдөртөө доош үгүй уурлан явдаг. Энэ зангийн мэддэг зарцнаар нь ч гэрийн цайны уур дуугархаас нааш босдоггүй. За энэхүү ишлэл нь ямар хам сэдвт хамаарах вэ? За энэ зохиолын хэсэгт бол итгэлт должин нарын үйл байдал нь зан чанарын тусгал болж байгааг харуулж байгаа учраас ёс суртахууны хам сэдв юм аа. За ингээд хичээлээ баттгая. Дараах ишлэлүүд ямар хам сэдвт хамаарахыг тодорхойлж өөрийгөө сориорой. За энэхүү зохиолын ишлэлийг ямар хам сэдвт гэж бодсон бэ? Хүүхдтэй нийгэм улс төрийн хам сэдв байж болох юм аа. За дараагийн ишлэлийг уншаад хам сэдвийг тодорхойлоорой. За энэхүү зохиолоос авсан ишлэл бол соёлын хам сэдвт хамаарах юм байна. Учир нь бичиг үсгийн соёлын талаарх мэдээлэл, за цүү хаях тоглоом, наадмын талаар дурдсан байна. Ер нь соёлын сэдвт тухайн улс үндэстний эдийн болон оюуны соёлын талаарх бүх зүйлс ордог байна. Энэхүү ишлэлийн хам сэдв нь юу вэ? Худалдаа 8-аар ашиг орлого олж байгаа нь эдийн засгийн хам сэдвт хамаарч байна. Өнөөдрийн хичээлээр зохиолын хам сэдвийг тодорхойлон тайлбарлах дасгал ажиллалаа. За дээрх ишлэлүүдийг ажиглавал түүх, нийгэм, за улс төр, ёс суртахууны хам сэдвүүд зохилж байна. Тэгэхээр хам сэдв бол ерөнхий сэдвийг гаргахад чухал мэдээлэл болж өгдөг юм байна. Тиймээс Тунгалаг Тамир романд хувьсгалын нөлөөгөөр Монгол оронд үндэсний ухамсар сэргэж, хувьсгалын үзэл санаа нь нийгмийн анги давхаргын бүх хүмүүсийг хамран тэдний амьдрал, хувь заяанд хэрхэн нөлөөлж өг дүрслэн үзүүлсэн байна. За хүүхдүүдээ гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай. Зохиолыг бүрэн ихээр нь уншиж, хам сэдвийг олж тайлбарлан баттгаарай.